Монгол ардын үлгэр далантай өвгөн. Эрт урт цагт далан улаан үхэртэй, далиун улаан буухтай, далантай өвгөн гэгч байжээ. Тэгээд нэг өдөр далан улаан буухаа услаа зогсож байтал 15 толгойтой атгаалчин хар мангас айхэлж уугилсаар ирж гинэ. Чи далан улаан үхэртэй хайртай юу? Далиун улаан буухандаа хайртай юу? Далан давхар хариундаа хайртай юу? Аль хэлээд орхих хэмээн ухасхийн дайр бай. Далантай өвгөн мангасын бараанаар пал хийгээд явчихсан ч нүүрэн дээрээ сэжимч үгүй. Би далан улаан үхэртэй ч хайртай. Далиун улаан бухандаа ч хайртай. Далан давхар хариунд идвэл ид гэхдээ мангасгай. Миний далан давхар хариунг тонтын гуайн тонгоргоноос өөр юу ч даадаггүй юм даа гэжээ. Тэгэнгүүт мангас тоос манарган гүйсээр тонтын гуай дээр очиод тонгоргоо өгөөч гэж гуйжээ. Тонтын гуай баахан гайхас гэж. Миний энэ тонгорго бинтийн гуайн билүүгээр билүүтгэхээс найш юу ч даадаггүй юм аа гэвэ. Мангас яарсаар бинтийн гуайнд очиод билүүгээ өгөөч гэж шалж гарлаа. Бинтийн гуай өөдөөс нь том харснаа. Миний энэ билүүг хантийн гуайн хасаг тэрэгнээс өөр юу ч даадаггүй юм гэжээ. Мангас бас л түүн дээр очиод хантийн гуай хасаг тэргээ өгөөч гэж гуйв. Хантийн гуай мангасыг баахан сонжингүй харж миний хасаг тэргийг тантийн гуайн том цагаан азрагнаас өөр амтэн хөдөлгөж дийлдэггүй юм даа гэж хэлжээ. Мангас түүн дээр хурч очиод тантийн гуай том цагаан азрагаа өгөөч гэж гэнэ. Тантийн гуай шижимчгүй. Миний том цагаан азрагыг унтын гуайн урт хулсан уурганаас өөр юу ч барьдаггүй юм даа гэжээ. Мангас уурсан уйхлан гүйсээр тэднийд очиод унтын гуай урт хусан уургаа өгөөч гэж хэлвэ. Унтын гуай миний хусан уурга гадаад далайн цаад захад би гэж дурамчхан дуугарчээ. Мангас уур хилэн бадарч урт ёцоогоо язайлгаснаа. Яаж авдаг юм тэр уургыг чинь гэж зандарлаа. Унтын гуай хүзүүнээсээ том чулуу зүүгээд далайг гаталж очин авдаг юм аа хүү минь гэжээ. Мангас тэр ёсоор нь хүзүүндээ том бул чулуу зүүгээд далаа руу үсэрж ороод үйж өгөв. Тонгорохтой тонтын гуай, билүүтэй бинтийн гуай, хасаг тэрэгт хантийн гуай, том цагаан азаргад тантийн гуай, урт хусан уургад унтын гуйнаар болбоос цөм далан улаан үхэртэй, далиун улаан бухтай, далантай өвгний ах дүүнар байсан бөгөөд тэд эрдэм ухаан цог зайлаа нэгэн хүн лугаа адил нэгтгэн баталж хичээсний учир уршигт хар мангасыг дарж амар сайхандаа жаргасан гэдэг. Маш сайн магадлан бодоод маргаашийн үлгэрийг дэлгэн сонсоорой. Ардынхаа сайхан үлгэр шиг амар сайхан жаргаарай.